Хараал. Бэлэвсэн эмийн нууц. Бодон хөлбөр сонсохыг хүсвэл Mbook аппликейшны хайрыг үзээсэй. Өглөө болжээ. Ээж нь хот руу ажилдаа 2 хоног гэлсэн бичиг үлдээгээд хоол хийнд явжээ. Хоол идчихэд зургт үз сууж байтал Эрмөн хаалгаар орж ирээд "Хөөе. Өөр чинь юу болоо залгаад байваа? Би бүр айлаа штэ. Өглөө саналаа. Чи дэлгүүрийн их чийг ойлуулчихсан хэвдэж байсан. Сарнаа гээд нэг охин байсан да. Яагав дээ. Дэлгүүрийн их чи том охин зүрх нь хаагдаад өнгөрчихдөг." "Юу? Тэр охиныг Сарнаа гэдэг юм уу? Би нэрийг нь мэдэхгүй. 2 сарын өмнө өөд болдог охин мөн мэдтэй." "Тийм ээ. Тэр охины нэрийг хэлээд энийг идэл байсан. Ганцаараа ирээд их айлгсан гэж ихч хэлж байсан юм байна. Цагдаа дуудах гээд би аргадаж болиулсан шүү дээ. Чи тэнийг минь гинт яагаад тэрийг санаад байгаа юм?" "Мэдхгүй. Залиг гэж. За хоол ид." Эрмөн хоол идэн Анка тэр өдрийг бөөр сайн санахгүй байгаа ч аалгаар гарах үед Сарна гэх тэр охин гадаа хаалганы хажууд зогсож байсныг сайн санав. Биеийнх нь шар ус болсон нэг л эвгүй байлаа. "Анка, ээж хот орсон. Өнөөдөр хэдэн пив уух вэ? Чамд мөнгө байгаа үстэй." "Оо тийм үү? Мөнгө ч байгаа л да. Хойд хашааны жигүүрийг дуудах уу?" "За яах юм бэ? Тэр охин чинь тэгээд сонио охин байна лээ. Сонсож байгаа дуун ч амир там мам өгсөн хүний хашгираа юу ч үлээ. Сонио урсгал сонсдог итгээд болтой амир охин." "За хэл фалгүй харин ч эр хүн шиг шулуухан иймээ тиймээ юм байхгүй. Ярилцсуухад хөвгөлтэй штэ. Чамд ч талтайг чи ямар мэдэхгүй штэ." Анка үүнд дургүй байгаа ч Эрмөнтэй нэрэл найз гэдгийг нь мэдэх учраас цааргалсангүй. 2 найз дэлгүүр лөө алхлаа. Дэлгүүр нь өнөөх шатдаг гэрийн урдхан учир дайрч өнгөрвөл жижиг байшингаа бариад эхэлжээ. Эрмөн сонирхон улам ойртон очив. Эдэн залуус эхэл шаламга хордон барьж байв. Өнөө охин ч байлаа. Норсоо эмээ данхтай цайд өхүүлсэн шиг хашаанд нь байгаа харагдана. Анка охины царайг дахин сайн харах гээд ойрдох үед өнөөх охин өөр лүүн харц тулгарч Анка руу өнөөх шүний инэмсгэл тодруулахад тэр аргиш ухар нь золтой унчихсангүй. Эрмөн түүнийг дүшин "Хөөе, чи чинь яаж ийна? Сугармаа их чамайг нэрээ унсан ойдсон гэж мэрэд байсан шүү. Өглөө над руу залгасан. Би нойрондоо аан гэд өнгөрсөн. Чиний би яг зүгээр үз." Зүгээр. За явцгаая." Анка түүн рүү дахиж харсангүй. Түүний дотор нэг л айд сураад байгааг мэдэрч байлаа. Дэлгүүрт ороход дэлгүүрийн зүс таних дууя гэх ихч эхэл яоцгүй Анка руу харна. Эрмөн хідэн лаац пив авах хэлтэл дууя. "Ууж согтчоод элдв гачи юм болоод байв. Охин алдсан ганц би их хүнээр бити даа чигнаа дуугаараа та нар. Цагдаад хэлээд гомдол гаргая шүү." Эн хэлэхэд Эрмөн "За юу гэж дээ ихч минь амлж гин. Манай энэ дээр бүр харин согтоод элдв юм ярьсан байлээ. Уучлаарай." "Уучлаарай ихч. Би тэр үед яа харахгүй л." Эн хэлэх Анкагийн хэрэг таслан Эрмөн "Бидний буруу ихч. Бид хоёр өнөөдөр дахиж орж ирэхгүй. Даврахгүй ихчээ." Дууя дурамчин хідэн лаацыг өгөөд яв болов. Тэр Анка руу эхэл сүрхий харж байгаа нь Анкад эвгүй санагдлаа. Дэлгүүрээс гарan буцах үед өнөө охин чинь 2 болчихсон мэт нэг эмэгтэй хүнтэй яриад зогсож байв. Анка зожих шиг болоход Эрмөн анзаараад "Ээж нь ирж гисэн байна. Нэрээ тэр галд хамаагүй юм гисэн зайлвал. Чи зүгээр үү?" "Тийм ээ. Ээж охин 2 шүү дээ. Зарим хүмүүс их ч л байх гэдэг юм." Анка хурдан алхасаар хажуугаар нь өнгөрөх гэтэл Норсоо эмээ "Миний 2 хүү наашир" гэж тэр хоёрыг дуудаж байгаа нь сонсогдов.
Эрмүн эргэн хараад "Эмээ дуудаж байна. Ойлоо очие. Яасан бол доо." Анка ардаас нь дагах зураа хойд байшин руу харвал өшигнийх нь өнгө солигдсон байгааг анзаарав. Эрмүн барьж яваа тортой юм тэр хүндэн дүлдэв. Норсоо эмээ хашаанд орж ирээд юм өргөлцөөд өгөхийг хэлсэн болохоор хоёул орлоо. Ингэж Анка өнөөх хоёр эмэгтэйтэй нүүр учрав. Өнөөх охин их л найланхаа инэмсэглэн угтаж явлаа. Харин ээж нь уйлсан бололт нүд нь хавдсан байлаа. Анка тэднийг ойроос хараад яалтчгүй арай л өөр байгааг ажигласан ч гайлт харвал үнэхээр л адилхан санагдана. Норсоо эмгэн "Миний хоёр хүү зав байвал хун дамухад үлдсэн жолоонуудыг энэ портерт ажилцаад өгөөч. Энэ жолооч нь яаруу яваа юм гин." "За эмээ, тэгэлгүй яах вэ?" гэсээр залуустай хамт хоёул ажилцаад дуусгав. Анка чулуунуудыг ажих үед чулуунд наалдсан гэлгаруудтай зүйлийг анзаараад халаасандаа хийчихв. Түүнд өнгөтэй доллар юм шиг хальт харагдсан учраас зөнгөөрөө халаас алчихсан юм санаж. Нэг гаргаж өгөх гэснээ нэгэнтэл авчихсан учраас түүнийг юу гэж бодох юм бэлээ гэж бодож амжив. Охин баярлснаа хэлээд тэр хоёр руу инээмсэглэнэ. Ээж их бүсгүйч мөн баярлалаа гин. Анка тэр хоёр гэрлүү бодсон алхахаар хашаанаас гарахад өнөөх ээж охин хоёр чулуу хуваалсан газар эргэлдэн хараад байв. Энэ нь Анкад их л эвгүй мэдрэмж төрүүлнэ. Эрмүн Анкагийн дэрээд дөрүүнээс хойш дуугарахгүй байгааг анзаарч "Чи зүгээр үү? Ээж охин хоёрт дурлцсан юм шүү дээ." "За тэнэгтэй байгаа ч дээ." За дугуулсан юм аа. Сарилэг байгаа ч дээ. Ээж нь өөрхий их л нүдний цоггүй харагдаж байна лээ. Энэ байшин барьж байгааг харин ойлгохгүй. За тэр ч яав. Жигүүрийг аваад ирээ. Гэрээ цэвэрлээрэ миний найз. Анка зүгээр л юм бодон суун. Эрмүнэг явсны дараа гэрээ цэвэрлэж дуусаад цаг харлаа. Ээж рүүгээ залгавал утсаа аван "За, юу гэж байна нөхөө? Би яаж зүгээр үү?" "Би зүгээрээ. Та Эрмүнд яах гэж хэлж байгаа юм бэ?" "Хэлгүй яах юм? Цаа чи нүдсэн үү? Чам тань болоорой гэж хэлсэн. Аав нь маргааш ирэх сургатай. Анхууш маргааш очиж дэлчиг өрөнд авах байх. Ээж нь ажил тайл явж байна. Нөгөө нэг үйл хөдлөх маань бүтээгшин ч дээ." "Өө за. Ашгүй дээ. Над санаа зовлтгүй. Анхуушийг миний зургийн аппаратыг аваад ир гэж хэлээрэй." "Баяртай ээж." Анка зургийн аппаратнаас нэгэн харах гээд авчруулж байгаа нь ойлгомжтой байв. Тэр орон дээр суун халаасаа удлан өнөөх гэлгар утаа задлав. Аалгын чинээ дэндээс гэрэл зураг гарч ирв. Нэг хуучин хар зураг. 2-3 хүн байх ба нүүр нь танихад хэцүү байв. Зургуудын дээр нээрэл $200 дэвсгэрт байв. Анка золиг гэж хүний юм холгаалсан боллоо. Өгчөгдөг байж яах гэж авба. Гэсэн юм бодоод зургуудыг салган харвал дахиад 3 зураг. Дундаас нь их сонь зурсан тэмдэг байх ба хав хар өнгөтэй хуучин гэмээр боговчны уд сонов. Анка зургуудыг эхэлж харахтаа танихгүй хүмүүс байх ч нэг зураг их сонирхолтой. Энэ чинь юу илээ гэж бодож байтал ашааны хаалга дугарч Эрмүн чигүүрийг дагуулan орж ирж байлаа. Анка өнөөх зүйлсээ өрөөндөө оруулж тавихтаа энийг хайж байсан бол тэр хундам хийсэн залуус дор нь олжмаар юм да. Эвтэйхээ аваачаад нэг газар орхичдсан билүү гэж бодож амжив. Энэ зур Эрмүн орж ирээд "За миний найз юу хийж байв да? Жигүүрийн жигүүр ургаад нийсээ ирлээ штэ. За илв. Ширээгээ зас. Горуулаа сайхан буу алнаа." Анка ширээ засан сов. Жигүүр тамхи татж болохыг асуугаад тамхи татлаа. Анкад тэр нэг их таалагддаггүй ч Эрмүн тэр хоёр үнэхээр найзууд учраас элгэмсэг хандаж байлаа. Тэд пив ууж эхэлцгээхэд цаг 15 цаг 30 минут болж байв. Жигүүр олон таван үггүй ч хэлсэн өнөөх шатдаг гэрийн тухай яриа эхлүүлэн "Тэр гэр шатдаг.
нэрээ сон санагдаад байгаа юм да. Тэр шатаж нас бардаг ахтай худаг дээр хит хит таарч байсан юм. Даруу төлөв тамхи татаж байгаагийн ч гэсэн харж байгаагүй юм да. Эрмөн энэмсэглэн богинохон настай байсан байлгүй дээ. Зайлвал магадгүй тэр ээлж өхөө хоёр шатаачихсан ч юм билүү. Жигүүрийн царай ховсхийн би ч гэсэн тэгж утсан шүү. Чи нэрээ тэгж удаж байна уу? Гүй би зүгээр л тийм ч юм уу гэсэн үднээс хэлж байхад хүн хайлгаад хайчих. Гүчи ямар амар жухал царай гаргаваа сая. Тэр охинтой хит хит таарсан л та. Надтай танилцсан. Насыг мань асуугаад амар бүдүүлэг санагдсан. Тэнэгч гэх юм уу? Царайлаг л охин байлаа шүү дээ. Чи тэгж харна л да. Анка чамд тэр охин ямар санагддаг вэ? Байдаг л охин. Жирийн бас жирийн биш гэмээр нэг л айц төрөөд байдаг юм аа. Яг зөв. Цаанаа л нэг тийм сонир мэдрэмж төрүүлсэн охин. Үхэлтэй ойрч юм шиг. Гэж жигүүрийг хэлгээд эрмэн инээн. За барьж үзье. Жигүүр минь чи өөрөө амар штэ. Гүй дандаа нэг үл бүтх юм ярьж байгаа юм. Чи л өөрөө хачин шивээс илгэн дээр нь амар сонио урсгалын дуу сонсно. Нээ залууч байхгүй ээ маш тэ. Бити тэнэгт би явлаа шүү. За тоглоом даа л да. Найз нь тоглож штэ. Хараал. Бэлэвсэн эмийн нууц. Бодон хөлбөр сонсохыг хүсвэл Mbook аппликейшны хайрыг үзээсэй.